За бүгдээрээ тооны модулыг хэдэн жишээ авч үзье. Сөрөг 9 модуль. За түүнтэй жишг тоон юу гэхээр модуль дотор за сөрөг 7. За өөрөөр хэлэх юм бол сөрөг 9 модуль сөрөг 7-гийн модулын аль нь их вэ гэдгийг тогтооно. За бүгдээрээ жаахан бодъё. Тэгэхээр сөрөг 9 болон сөрөг 7-г тоон шулуун дээр байрлуулж үзье. За өөрөөр хэлбэл бид эдгээр тооны модуль хаана байрлахыг тогтоовол уг тоонуудыг харьцуулах боломжтой болно гэсэн. Тоон шулуунаа байгуулъя. За хэрвээ энэ ч тэг гэвэл энд сөрөг 7, харин энд сөрөг 9. За тооны модуль гэдэг нь уг тоо тгийн баруун эсвэл зүүн талд нь ямар зайд байгааг илэрхийлдэг тийм ээ. За жишээлх юм бол сөрөг 9 нь тгээс зүүн тишээ 9 нэгж зайд байна. За тэгэхээр сөрөг 9 модуль бол 9 гэсэн үг. За тэгэхээр энэ нь 9-тэй тэнцүү болно. За сөрөг 7 нь тгээс зүүн тишээ яг 7 нэгж зайтай тийм ээ. Тэгэхээр сөрөг 7-гийн модуль нь 7 байна. За ингээд 9 ба 7-гийн аль нь их вэ хүүхдүүдээ? Мэдээж 9 нь 7-оос их тийм ээ. За энэ тэмдгийн аль нь их, аль нь бага юм бэ гэж гайхаж байж магадгүй. За тэгэхээр тэмдгийн их тал нь их тоог зааж байдаг. За хэрвээ би ингэж бичвэл зөв өгүүлбэр болно. Анхныхаа өгөгдлийг модулийн тэмдэггүй авч үзвэл сөрөг 9 нь сөрөг 7-оос бага байна. За тэмдгийн жижиг тал нь бага тоог заана гэдгийг анхаараарай. Сонирхолтой нь сөрөг 9 сөрөг 7-оос бага. Гэхдээ тэдгээрийн модулийн хувьд өөрөөр хэлбэл сөрөг 9-ийн модуль нь 9, сөрөг 7-гийн модуль нь 7. Тэгэхээр сөрөг 9-ийн модуль нь сөрөг 7-гийн модулаас их байна. За нөгөө талаас авч үзвэл аливаа тооны модуль гэдэг нь түүний эерэг утгыг хэлнэ. 9-ийн модуль 9 мөн. За сөрөг 9-ийн модуль нь бас 9 байна. За хэрвээ эдгээрийг дүрсэлж үзвэл энэ хоёр тоон хоёулаа тгээс 9 нэгж зайд байрлана гэсэн. За 9 нь тгээс баруун тишээ 9 нэгж зайд, харин сөрөг 9 тгээс зүүн тишээ 9 нэгж зайд оршино. За дахиад өөр жишээ авч үзье. 2-ын модуль ба 3-ын модулыг жишээ. За ийм даалгавар өгсөн байна. Эерэг тооны модуль бол уг тоо өөрөө байдаг. За 2 нь тгээс баруун тишээ 2 нэгж зайд оршино. Иймд энэ маань 2-той тэнцүү. За 3-ын модуль нь 3 байна. За тэгэхээр энэ нь илэрхий бодлого байна тийм ээ. 2 нь 3-аас бага тоо гэдг нь бол ойлгомжтой шүү дээ. За тэгэхээр 2-ын модуль нь 3-ын модулаас бага байна. За дараагийн нэг жишээ. За би өөр өнгө ашиглая. Сөрөг 8-ын модуль болон 8-ын модулыг жишээ. За эдгээр нь хоёулаа тгээс 8 нэг зайд оршино. За энэ нь тгээс зүүн тишээ 8 нэгж, за харин энэ нь тгээс баруун тишээ 8 нэг зайд байна. За иймд энэ хоёр нь хоёулаа 8-тай тэнцүү. За сөрөг 8-ын модуль 8 мөн 8-ын модуль 8 байна. Тэгэхээр 8 тэнцүү 8 шүү дээ. За дахиад нэгийг хий. Сөрөг 1-ийн модулыг 2-той жишээ. За сөрөг 1-ийн модуль гэдэг нь түүний эерэг утга буюу 1 болно тийм ээ. За тэгээд 1 нь 2-оос бага гэдг нь илэрхий. За тэгэхээр сөрөг 1-ийн модуль нь 2-оос бага байна.